Манай улс тал гэхээр хангаагүй хоссон 112.1 сая бэлчээр нутагтай. Гэвч байгаль цагуур уулуурхай үдийн цагаан ухт нь малын төвлөрөл зэрэг хүчин зүйлээс хамаарч бэлчээр нутаг жил ирэх бүр хумигцаар 1964 онтой харьцуулахад 9 сая тад багаар багасжээ. Товчхондоо малчид уламжлалт мал аж ахуй эрхлэх улам бүр хүндрэлтэй болж газрын гарт сайтай багахан бэлчээртэй шахацалдан аж төрч байна. Энэ өвөл улсын хэмжээнд 285 мянган малчин өрхийн 71 сая толгой мал өвлжж байна. Бэлчээр нутгийн хэмжээтэй малын тоо толгойг харьцуулбал бэлчээрийн дац хэд дахин хэтэрчээд байгааг шууд ойлгож болно. Тэр тусмаа бэлчээрийн дороотлоо суулж уугуул нутгаасаа нүүж өөр аймагт шилжин суурьшсан малчтын хувьд асуудал бүрч хүнд. Тухайлбал малчин Хүрлбаатар 7 жилийн өмнө Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Хинтээ аймгийн Дэлгэр хаан суманд нүүжирж эндхийн харьяат болжээ. Гэвч шинээр шилжин хэрэгсэд байтугай уугуул малчдад бэлчээр олдох нь хомс болсон тул 7 жил хөөгдөж тугдан амьдарч байгаагаа учирлаж байна. Тэрээр бэлчээргэн улмаас Дэлгэр хаан сумын Хэрлэн Баян улаан буюу аймаг дундын Отрын бүс нутагт хугацаа хэтрүүлэн өвлөдсөн шалтгаанаар 3 удаа албадан нүх шаардлага авсан хар данстайч болоод амжижээ. Одоо өвлжөнд эндээ буучаад хаваржаа зундаа энэ нутг руугаа явдаг юм эндээ байд юм. Одоо энэ Багнуур дүүрэг Баян Дэлгэр Багнуур дүүрэг Баян Дэлгэр Түгээнгийн Баян Дэлгэр. Одоо энэ тэнхэр мандал. Энэ бэлчээр асуудал үүсэж байгаа. Жишээ нь таны хувьд яг яаж? За миний хувьд бол одоо тэгээд ер нь бол тэгээд Нотрын бус нутагч одоо энэ хугацаатай. Одоо хугацаанд орж гардаг юм зарчимтай дөрөвтэй. Тэгээд устдаа аймгийн устдаа харьяа энэ сум руу ингээд тус номорч хараад бас малчтын хоорондын эрхлэлийн асуудал байна. Бэлчээр баснаас ахвал эрхлэлийн асуудал. Тиймэрхүү асуудал. Газрын гарц муу бэлчээргүй өвлжилт хүндэрж болсошгүй аймагуудын малчдыг аймаг дундын Отрын 9 бүсэд хуваан өвлжүүлдэг. Тэдгэрийн нэг нь 192 мянганга бэлчээр бүхий Хэрлэн Баян улаан Отрын бүс. Тус Отрын бүсэд бэлчээрийн даацаас хамаарч 300-аас 400 мянган толгой мал өвлжүүлдэг. 11-р сарын 1-ээс 4-р сарын 1-ний хугацаанд орон нутгийн удирдлагын зөвшөөрөл, тарилга вакцин хийлгэсэн хуудас, даатгал зэрэг зохих зөвшөөрлийн дагуу энд өнтөө өвлжих боломжтой. Харин энэ хугацаа хэтэрвэл Отрын бүсээс албадан гаргах хуулийн зохицуулалттай. Малчин Хүрлбаатарын хувьд Отрын бүсээс нүүгээд өөр очих бэлчээр нутаггүй учраас 3 удаа хугацаа хэтэрүүлсэн зөрчил гаргажээ. Ер нь улсын хэмжээнд бэлчээр нутаг хомигдсон учраас Отрын бүсээс нүүх сонирхолгүй малчид олон байдаг тухай бэлчээр ашиглалтын захиргаанаас хэлж байлаа. Одоогийн байдлаар за Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын нэг 2 айл байна. За Төв аймгийн Баян Дэлгэр Багнуур 2-оос нийлээд нэг 20 хэдэн айл байна. За энэ хэдэн айлууд дээр бол одоо энэ намар ер нь хууль дүрм бүгдийг танилцуулсан, тэгээ хэлсэн, ярьсан, зөвлөсөн, загинсан одоо янз янзын болно. Тэгээ одоо энэ хэдэд бол одоо нэгэнтээ дийлж барсангүй. Тэгээ одоо өвлийн хүүтэн болчлоо нэгт. Тэгээ өвлдөгл ковотын хасцсан юм чинь энэ тэр ковотондоо ороод тэгээ энэ жилдээ энэ өвлдөө эндээ бол хонд минь оргол гэж бодож байгаа. Хамгийн гол намар орж ирж байгаа айлууд дээр бас их хүндрэлтэй. Намар яг хүүтэн цаг болчдөг. Тэгээд нөгөө пост гарчдаг. Голын цааталт нөгөө ковот зөвшөөрөлд ороогүй гэдэг юм уу? Айлсгүй тарилга вакцины дутуу байдаг юм уу? Тийм усууд ирж голын цаад хэрэг дээр хоригдоод итдэг. Өчнөө хоног. Тэгээд тэднүүс чинь ууралж үзэн, уйлж үзэн. Зарим нэг нь алан шудна гэж дайрна, зарим нь нут шүрмсээр заана шүү дээ. Жишээлбэл чи өнөө чинь амьд байх уу гэдэг шиг. Ингээ янз бүрийн асуудал гардаг. 112.1 сая бэлчээрт 71 сая толгой мал, 192 мянганга бэлчээрт 308 мянган толгой мал гэдэг бол харьцангуй буюу ахадсан тоо. Жил ирэх бүр бэлчээр нутаг хомигдож малын тоо толгой өссөр байвал асуудал улам хурц. Тиймээс цаашид уламжилт мал аж ахуйг чанаржуулах, бэлчээр ашиглалтын менежментийг сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна.